Энэ өдрийн мэндийг хүргэе. За ингээ манай хувьцаа анхлан худалдаж авч байгаа хүмүүсийн түгээмэл гаргадаг алдаа цуврал маань үргэлжилж байна. За энэ удаагийн дугаараар хитрхи хэрэгтэй мөнгө оруулах гэдэг талаар ярилцсанаа. За ингээд анхаарал тавьсан сонирхно уу? Энэ удаа болохоор өөрт хэрэгтэй байгаа мөнгөө хувьцаа худалдаж авах. Танд одоо 100,000 төгрөгийн зайлшгүй хэрэг байгаа. Та одоо байрныхаа мөнгийг төлөх ёстой болдог ч юм уу, эсвэл ямар нэгэн зардал тэрийг хэрэглэх байх байтал тэр мөнгөө шууд ингээд аваад хувьцаа худалдаж аваад тэгээд төгжих юм бол энэ маань бол нэг төрлийн бас алдаа байх нь үнэ. Та хэдий хөрөнгө оруулалт хийж байгаа гэж боловч за энэ маань бол бас алдаа болж явдаг байна. За яагаад энэ маань алдаа юм бэ гэхээр бол хувьцаа болон хөрөнгөний зах зээлд одоо та худалдаж авч байгаа бол энэ бол урт хугацааны тоглолт юм. Нэгэсэндээ мөнгө хамгийн багтаа бол 1 жил, 3 жил, 5 жилээр бол та хувьцаа худалдаж авч иж үнэхээр одоо таны хүсэж байгаа бодит өгөөж хүртэх ёстой юм байна. Нэгэснээр банкны зах зээл дээр, банк санхүүгийн зах зээл дээр бол та одоо жилийн хадгаламж хийхэд за өнөөгийн нөхцөл бол 13-аас 14% хөвтэй байдаг болол зэний хөрөнгөний зах зээлд бол та үнэхээр судалгаагаа суур шинжилгээнийхээ судалгаа, техникийнхаа шинжилгээнийхээ судалгаагаа үнэн зөвөр хийсэн байх юм бол бас энэс илүү өндөр хөгжих боломжтой, өсөх боломжтой, бүр 50, 100%, 200, 1000% ч өсөх боломжтой. Гэхдээ энэ маань бол урт хугацааны тоглолт гэдгийг та санах хэрэгтэй. За урт хугацааны тоглолт гэдэг нь маань юу гэсэн үг вэ гэхээр та ямар нэгэн байдлаар танд одоо яг хэрэгтэй байгаа мөнгийг оруулж болж төгжиж болохгүй байх нь тийм үү. Танд одоо 10 сая төгрөг байлаа гэхэд бол энэ 10 сая төгрөгийг та өөр нэгэн зүйлд хэрэглэхгүй гэж тооцож байгаа бол одоо хэрэглэхгүй гэдэг маань бол 1-ээс 2-оос 3 жилдээ одоо та төлөвлөгөө гаргасан жилүүдэд бол хэрэглэхгүй гэж үзэж байгаа бол та энийг бол хувьцаа худалдаж авч болно. Тэгэхгүй бол яг нэн шаардлагатай байгаа мөнгөө зэнд одоо худалдаад авчих юм бол энэ маань бол төгжигдчихэд хоёр төрлийн одоо асуудал гарна. Нэгдүгээрт нь та мөнгө нь хэрэгтэй болсон үед бол та худалдаж авсан мөнгнөөсөө бага мөнгөөр одоо тэр авсан хувьцаануудаа зараад алдагдал хүлээх. Эсвэл бол одоо тухайн мөнгө маань бол ашиг маань та хитрхи одоо хурдан өсөж байгаа ашигтай байгаа хувьцаагаа бол хэд хурдан одоо төрүүлж одоо өмнө нь болоогүй байхад нь бол зарах гэдэг ийм хоёр том эрсдэл байдаг байх нь байна. За хоёрдугаарт нь бас түгээмэл гаргадаг алдаанууд нь юу гэхээр хүнээс мөнгө зээлээд за юм уу хөрөнгөний зах зээлд одоо авах тохиолдол байж ихжээсээ ч юм ахын дүүсээ ч юм уу найзаасаа ч юм уу одоо ингээд мөнгө зээлээд эсвэл одоо банкнаас мөнгө зээлээд одоо хувьцаа авсан тохиолдол бас байдаг тий гадаадад. Энэ маань яадаг вэ гэхээр өөр дагавар нь юу гэхээр та нэгдүгээрт нь бол тэр зээл авч байгаа бол зээлийнхэн хүүг төлөх хэрэгтэй байна. Дээрээс нь хүүгийн дарамтанд орох одоо нөхцөлтэй мөнгө ямар нэгэн байдлаар зээлсэн мөнгөөр бол хувьцаа худалдаж авах бол ямар ч хэрэг байхгүй. Энэ бол маш том алдаа. Танд өөрт байгаа мөнгөөрөө та худалдаж авах хэрэгтэй. Тэр зээл авах юм бол зээлийн дарамтанд орно. Дээрээс нь саяны хэлдгээр 2-3 жил ингээд хүлээгээд яг үнэхээр таны бодиттой судалгаагаар одоо төлөлгөөгөр явах гэсэн бол нөгөө хүн маань зээлийг чинь ихэд эхлэх юм бол та бол эргүүлээд ингээд 2 давхар дарамтанд орох боломжтой. Тийм болохоор бол хизээч одоо зээлсэн мөнгөөрөө битгий ороо гэдгийг бол бид зөвлөдөг байгаа. Өөрт хэрэгтэй байгаа мөнгө хүнээс мөнгө зээлээд одоо ямар нэгэн байдлаар бол өөрийгөө тацаанд оруулаад өөрийгөө хэцүү байдалд оруулахаар биш та урт хугацаанд өөртөө хөрөнгө оруулалт, жинхэнэ хөрөнгө оруулалт гэж хийж гинэ гэдэг нөхцлөөр бол за болон хөрөнгөний зах зээл бондыг бол сонирхож хэрэглэх хэрэгтэй. За тэгэхээр бол энэ удаагийнхын дугаараар за худалдаж авахдаа түгээмэл гаргадаг алдаануудын нэг болох байхгүй мөнгөө зээлэх, нэг басгүй бол одоо яг өөрт хэрэгтэй байгаа мөнгөө бол зээлэх талаар ярилцж байна. За энэ болон бусдаа мэдээллүүдийг манай хувьцаа цэгийн анх шатны сургалтаас бол та бүхэн бол авч болно. Хувьцаа худалдаж авах гэж бол эхлээд төлөвлөгөө гаргах хэрэгтэй. Ямар компанийн хувьцааны одоо худалдаж авах гэж байгаа бэлээ. За мөн өмнөх хэлж ийсэн алдаануудыг бол давтаж болохгүй. Нэгсэндээ зөвхөн нэг хувьцаа авах биш, одоо нэг секторын хувьцаа авах биш, олон төрлийн секторын хувьцаа авахтай. Тэгтээ тэрнээс бүгднийг тараан байршуулж гинэ гэдэг одоо гэдэг 10-20 хувьцаа авах нь бол тохиромжгүй. За 3-4 хувьцаа за тэгэл дээрээс нь одоо 10 тонн багтах хэмжээний хувьцаа авах хэрэгтэй. Судалгаагаа сайн хийх хэрэгтэй. Судалгаагаа хийснийгаа дараа боломжит мөнгө хүлээх боломжтой олон жил одоо үүдийн үнгийн ашгийг нь харах боломжтой мөнгөн дүнгээ хувьцаанд оруулаад за ингээд жинкнээс нь хүлээгээд за ингээд бодиттойгоор одоо төлөвлөгөөний дагуу таны одоо хувьцаагаа ашиг нь өгсөн тохиолдолд одоо зарах хэмжээний төлөвлөгөөгөөрөө явах хэрэгтэй байгаамаа. За тэгэхээр үлгээс бүгдийн төлөвлөх хэрэгтэй. Та хувьцаа худалдаж авснаас хойш яг энийг хэдэн төгрөгөөр би өсгөх гэж байгаа юм бэ гэдгийг нь бодолцож бас энэ хувьцаагаа худалдаж авах хэрэгтэй. За ингээд анхаарал тавьсан явдал баярлалаа. Дараагийнхын дугаар хүртэл түр баяртай.